Юу. За юу яцгаана guys? Та бүхэн дараагийн бичлэгээр уулзахад бэлэн болоод байна. За өнөөдрийн бичлэгээр бол One Piece-ийн талаар ярьж болно. One Piece-ийн хамгийн сүүлд гарсан chapter-ийн талаар. За тэгэхээр надаас хин нэгэн хүн хизээ нэгэн цагт ирээд чиний хөвдлөх номер 1 аним юу вэ гэж асуувал би ямар ч эргэлдэх зүйлгүйгээр ямар ч бодох зүйлгүйгээр шууд One Piece гэж хариулах болно. За тэгэхээр One Piece номер 1 аним биш гэж ярьдаг нөхдүүд байдаг. Тэд нар дандаа үзээгүй хүмүүс байдаг One Piece-ийг. Тэгэхээр чи өөрийгөө аним үздэг гэж бодож ивэл заяа. One Piece үзчихэд тэгээд олон юм ярээр заяа. За энэ бол joke л гайс. Тэр олон ярилгүй сүүлийн чатвар руу орцгоё. Гэтэ орох юм нэг анхааруулах зүйл байна заяа. Анхааруулах зүйл юу вэ гэхээр энэ бичлэг тэр чигээр спойл авах. Магадгүй анимнаас өөр цаашаа манга үздэг сонирхолгүй хүмүүс байвал шууд алгасч болно заяа. За алгасахгүй ч сонсъё гэж бодож сонсч болно. Тэгээд спойлд болчаа дараа нь чи спойлдлоо гэд олон юм ярихгүй байгаа шүү гайс. За тэр хэдүүлээ шууд бичлэг рүү орцгоё. Сүүлийн чаптер дээр Shanks-тайг адилхан нөхөр шууд дуудуулж gaч ирээд дуустдаг. Тэгээд энэ нөхөр яг хин юм бэ гэж тий. Тэгэхээр Shanks өөрөө гэж бодонгод угаасаа яаж утсан биш тийм үстэй. Тэгээд дээрэс нь та бүхэн зургийг сайн анзааруул Shanks-ийн нүдэн дэх сорим нь байхгүй байгаа харж болно. Тэгээд дээрэс нь юм нэг бүрх малгайтай байсан тий. Тэгэхээр Gorosei өмнөх бас нэг chapter дээр Gorosei-гийн өрөөнд Shanks-тайг адилхан царайтай нөхөр орж ирдэг. Тэгэхэд Gorosei болохоор чамааг л болохоор бид нэр хүлээж авлаа гэж хэлсэн. Тэгтэл мань хүн болохоор та нарт нэг далайн дэрвшний талаар ярих гэж байна гэж хэлээд ерөнхийдөө тэр чаптер төгсдөг баг. Тэгвэл энэ нөхрийг бүгд Shanks гэж бодож байсан тий. Тэгэхээр биш болж таарлаа. Тэгэхээр энэ нөхөр яг хин юм бэ гэж тий. Тэгэхээр хэдүүлээ бүр өмнө би нэг доо энэ мэдээлэл шүү дээ. Японоос авсан шүү заяа бүр. Япон хүмүүсийн бүр судалсан мэдээлэл шүү заяа. Тэгэхээр Японд Oda сенсей байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ Oda сенсейд хамгийн ойр байгаа хүмүүс судалсан мэдээлэл. Тэгэхээр энэ бол нэг амар худлаа зүйл байхгүй мэдээлэл шүү заяа guys. Өөр худлаа хүмүүс зөндөө ирж магадгүй. Энэ бол нэг амар худлаа зүйл байхгүй мэдээлэл. Эхлээд хэдүүлээ Shanks-ыг жоохон авч үзээ заяа. Shanks, Luffy өмнө нөгөө нэг бас нэг Shanks-ыг хоёр байж магадгүй те ихэр байж магадгүй гэсэн мэдээлэл гарч ирсэн байхгүй бүр өмнө одоо энэ чаптер гарч ирэхээс өмнө. Тэгээ тэр үед болохоор юу гэж ярьцгааж байсан бэ гэхээр Shanks одоо нэг Marineford руу ирсэн Shanks тэгээ дээрэс нь Kaido-то тулчаад усан зэрэг ярьдаг шүү дээ. Kaido-то тулчаад дүнгэж одоо өчтөрхөн бараг шахав Kaido-то тулчаад ийм амар хүрээд ирж байгаа мó гэж ярьдаг те. Тэнгүүд энэ дэр хүмүүс жоохон эргэлзээ тэгээд тухайн үеэс нэг Shanks ч нэр хоёр юм биш үстэй ч юм уу те. Тиймэрхүү зүйл болж исэн. Гэхдээ энэ бол ерөөсөө тим бол биш. Тэгэхээр энийг ягаад тим биш гэж таагүй нотолж өгье. Тэгэхээр Luffy анх тусалсан Shanks өөрөөр хэлбэл та бүхэн мэдэн штэ. Далайн хаан Luffy руу усан дотор дайрахад Shanks өмнөр нь ороод өөрийнх нь гарыг өгдөг. Тэгээд энэ түүх One Piece-ийн хамгийн гол одоо зангилаа болсон түүх. Тэр үед тэр дэрсэн малгайт буюу өөрийнхөө малгайг Shanks Luffy-д үлдээдэг байгаа. Нэг өдөр чи мундаг далайн дайрмсан болцоод буцааж өгөөрэй гэж хэлдэг. За тэгээд тэрний дараах Shanks мэдсэн зүйл нь гэхээр Yonko болж нэрээ гаргасан Shanks. Luffy анх Grand Line-д ирээд бас удаагүй байжгаад Shanks Yonko гэдгийг олж мэддэг. Тэрний дараа болохоор One Piece-ийг авахаар явах уу гэж хэлдэг Shanks өөрийнхөө. Тэгэд гинт Marineford гачирсан Shanks. Эднэр бүгд нэг хүн далайн дэрэмчин Shanks тэгэл болов. Өөр юм баг. Энэ бол угаас тодорхой тийм үстэй. За тэгэхээр эсэргээрээ энэ дээр нэг сонио асуулт гарч ирж байгаа. Яа тэгэхээр та бүхэн мэдэн штэ. Gorosei-тэй Shanks уулзсан гэж боддог тий. Яг ингээд ийм нэг юм өмсөд оож ирдэг тий. Тэсэн чи чамайг болохоор л бид нар цаг авлаа. Үгүй бол цаг авахгүй байсан гэж хэлдэг. Тэгээд ягаад ингэж хэлсэн бэ гэхээр жишээ нь Shanks бол Pigerland Garling-ийн хүүхэд. Тэгэхээр Pigerland Garling бол өөрөө Тэнгэрийн луу. Tenryubito гэж. Tenryubito юм бол угаасаа яч бодсон тэр баг бурхны хөлөг баатар редийн нэг юм чам тэр цаг авчих нь тодорхой тийм үстэй. Тэгээд тань хамгийн гол сонирхолтой зүйл нь хүмүүс ягаад энийг Shanks гэж бодсон айгу сонирхолтой. Тэгээд дээрэс нь дэлхийн засгийн газрын ялангуяа тэр 5 өвгөний Gorosei-гийн 5 өвгөний хамгийн их хайж байсан тэр нөгөө нэг жинхэнэ энэ жимсийг олж устгахыг хүсчихсэн тэр жимс Gomu жимс буюу одоо Nika гэж жимс юм уу те. Тэр Nika жимсийг Shanks анх булааж авсан. Тэгээд санаандгүй байдлаар Luffy тэрийг эдж таарад энэ түүх эхэлдэг тийм үстэй. Тэгтэл өөртөөх нь тэр хүсэж байсан жимсийг булаасан тэр далайн дэрэмчин Shanks-ыг Gorosei өөрсдийнхөө өргөөнд оруулж ирээд тэрний яриаг нь сонсох байсан уу? Энэ угаас амар сонирн байгаа үстэй. Яаж ч өөрсдөө дайсныг өөрсдөө өрөөнд оруулж ирээд ярина гэдэг бол боломжгүй зүйл тийм үстэй. Тэг яаж бодсон? Тэгэхээр энэ бол Gorosei-тай уулзсан тэр Shanks бол бидний мэдих далайн дэрэмчин Shanks угаасаа биш гэх нь тодорхой болж байгаа юм ингээд эндээс.
За тэгэхээр түл яаж Shanks-ыг хоёр ихэр гэдгийг чи батлаад байгаа гэж ярьж магадгүй зөө. Тэгэхээр God Valley гэдэг нэртэй тулаан болсон шүү дээ. Алдарт тулаан. Rox гэдэг далайн дээрэмшин тулаан. За тэрний талаар яг тулаан нь бол гараагүй. Гэхдээ хальт ингээд тулааных нь юу манга дээр ч гэсэн аним дээр ч гэсэн хальт гараад өнгөрдөг яриа. Тэр God Valley гэдэг тулаан дээр Roger болоод тухайн үеийн Rox хоорондоо тулдаг. Rox бол баг Roger-ийн өмнөх далайн дээрэмшний хаан байсан гэж хэлж болохоор Roger-с илүү хүчтэй байсан. Дээрээс нь Roger-ийн хамгийн хүчрхэг дайсан гэж яригддаг нөхөр байсан. Тэгээ энэ хоёрын тулаан болоод тэгээд хамгийн гол нь тэрний үед Пигерландын залуугийн дүрх гачирдаг тий. Пигерланд болохоор яг нэг манга дээр ингэж хэлдэг шүү дээ. Вага код ачиё гэж хэлдэг. Энэ болохоор юу гэсэн юм бэ гэхээр намайг хүлээж байгаараа миний хүүхдүүдээ гэж хэлдэг. Ойлгож байна уу? Хүүхдтэй биш. Эсвэл Shanks гэж хэлээгүй, нэг хүүхдийг хэлээгүй, олон тоон дээр хүүхдүүдээ гэж хэлдэг. Тэгэхээр Shanks энэ дээр ихэр байх боломжтой гэдэг нь нэг нотлохоо олж хэлж байгаа. Тэгээд хамгийн гол боломжтой зүйл нь гэх юм бол Rox Тэнгэрийн луулуу дайрсан гэж гардаг. Тэгэхээр Тэнгэрийн лууг хамгаалдаг. Тэгээ дээрэс нь тэр Тэнгэрийн луу Пигерланд Гарлингээр өөрөөр хэлбэл дайрсан гэсэн. Тэндээс Пигерланд Гарлингийн хоёр ихэр хүүхдийн өөрөөр хэлбэл Shanks тэгээд Shanks ихэр дүүг нь аваад явсан гэсэн. Тэр Пигерланд Гарлинг тэрийг мэдээд Rox руу буцаж дайраад өөрийнхөө нэг л хүүхдийг аварч чадсан. Нөгөө хүүхдээ аварч чадаагүй. Тэгээ хин нэг нь тэр хүүхдийн далайн дээрэмчдийн үргэлж авч явдаг Эрдэнсийн хайрцаг дотор хийгээд нууцсан. Тэгэхээр бүгд одоо бас нэг зүйл рүү орцгоо заяа. Trafalgar Law-ийн хувьд гэх юм бол анх нөгөө яг Dressrosa дээр chapter нь гардаг шүү дээ. Түүхэн, жоохон бах түүхэн. Тэрэн дээр Crozan Law-ыг хүлэхгүй тулд Law-ыг Эрдэнсийн хайрцагт нугаад тэгээ дээрэс нь өөрийнхөө Silent гээд жимсний хүч ашигладаг. Тэгээ жимсний хүч ашиглаад Law-д юу ч хэлдэг гэхээр далайн дээрэмчд зуршил болоод үргэлж Эрдэнсийн хайрцгийг авч явдаг. Өөрийн мэдлэхүй зуршилтаа явчихсан өөрийн мэдлэхүй аваа явчихдаг гэсэн үг байхгүй. Тэгээд Law-ыг Эрдэнсийн хайрцагт тэгээ нуучдаг. За энэ бол маш олон зүйл тодорхой болсон. Тийм учраас яач бодсон далайн дээрэмчд ингээ тулаан дууссан цэнтэй хүссэн үсээгүй зуршлаараа Эрдэнсийн хайрцаг аваа явчихна гэсэн үг. Тэгэхээр Shanks тэр Эрдэнсийн хайрцагт байж таарад Roger-ийн хөлөг онгоцсон дээр гачирдаг. Ерөнхийдөө тэр хэсэг дуусгаад Roger тэгээ Roger-ийн багийнхан бүгд гэж хайгаад гайхаад ингээ харж байгаа зураг нь байдаг шүү дээ тий. Тэгээ энэ дэр бас нэг сонирхолтой зүйл гачирна гайс. Бас нэг сонирхолтой зүйл гачирж байгаа. Юу гачирж байгаа юм бэ гэхээр Shanks-аас гадна тэр үед олдсон баги байсан. Тэгээ өөрөөр хэлбэл энэ юу гэж дүгнж болохоор болж байгаа юм гэхээр Shanks бол Piggerland Garland-ийн хүүхэд нь тодорхой болсон тийм үү. Тэгвэл баги хэний хүүхэд юм бэ? Тухайн үеийн Rox далайн дээрэмчний хүүхэд байгаад тэр хоёр ингээд нэг юунд хийгдээд тэгээ зайлцсан байгаа байхгүй. Тэгээ яа өөрөөр Rox бас тэр тулаан болохыг мэдчихсэн учраас хүүхдээ тэр Эрдэнсийн хайрцагт хийсэн байх магадaltaй. Тэгэд бүгд ингээ хараад гайхаад дуустдаг тийм үү? Гараа гайхчихдаг Roger тэгээ Roger-ийн багийнх нь. Тэгээ тэр дундаас Shanks болоод багийг олсон. Тэгээ тэр хоёр багасаа Roger-ийн хөлөг онгоцонд байж өнгөрөөд тэгээ бүр гайхаж магадгүй тийм. Тэгээ хүмүүс ерөнхийдөө Rox-ийн хүүхэн юм бэ те? Rox-ийн хүүхэд нь юм бэ? Хүмүүс хамгийн их магадaltaй нь болохоор Rox-ийн хүүхэд Blackbeard буюу Marshall D. Teach хар сахалтыг гэж үзэж байсан. Гэхдээ эндээс бол хар сахалт биш. Энэ Rox-ийн хүүхэд баг явах магадлал айгүй өндөр болоо явчихж байгаа. Гэхдээ айгүй сон тий. Rox ч тухайн үеийн баг далайн дэмжтэй хаан гэж нэрлэгдэж байсан. Тэгээд дээрэс нь хамгийн хүчрэх далайн дэмж гэж нэрлэгдэж байсан мөртлөө тэрнийх нь хүүхэд бас хүчтэй байх хэрэгтэй шүү дээ. Чи баг зөвөр л амар азтай нэр үнэтэй болоод тэгсэн мөртлөө жинхнээсээ бол амар суг. Тийм. Гэхдээ айгүй сон. Гэхдээ одоо бол баг ингэ яваад байгаа айгүй сонирхолтой байхгүй. Бодож үзлээ. Багийг ягаад одоо хасахгүй байгаа. Тэр ч бодгоо ингээд Одагийн өөрийнх нь хэлсэн мэдээллээс болохоор яг Raftel-д аралд хүрэх 3 далайн дэрэмчин байгаа юм байна. Энэ болохоор нэг нь Luffy, хоёр дахь нь Shanks, гурав дахь нь Buggy. Энэ гурав хүрнэ гэсэн тийм Одагийн хэлсэн тийм зүйл байд юм бэлээ. Нэг одоо нэвтрүүлэгч өмнөхийн нэмэнд хэлсэн юм шиг байна. За тэгээд энийг түр ингээ орхиж заяа. Тэгэхээр буцаад хэдүүлээ God Valley-гийн тэр хэсэг рүү орцгоё. За тэгэхээр Roger-ийн хувьд гэх юм бол энэ хоёр хүүхдийг олж аваад тэгээ өсгдөг. Тэгээ One Piece тэр гардаг нэг сонирхолтой зүйл өгдөө штэ. Жишээ нь одоо Shirohige буюу Whitebeard, Edward Newgate цагаас галтын өвдөх юм бол юу гэж хэлдэг гэхээр цусан холбоотой байх нь хамаагүй гэж хэлдэг. Энэ айгуу сонирхолтой тий. Цусан холбоотой байх нь хамаагүй бид нар бүгд далайн хүүхдүүд. Тэгэхээр Roger ч гэсэндээ Shanks-ыг өөрийн хүүхдчгээ өсгсөн. Багийн хоёр хоёуланг гэдэг. Тэгээ энэ бас айгуу сонирхолтой боловч байгаа. Тэгээ цагаас галтын хувьд ч гэсэндээ хөлийнхөө Nakama буюу хамтрагчтай бүгд нь өөрийнх нь хүүхэд гэж дууддаг ч гэдэм үү тий. Тэгээд бас нэг
сонирхолтой бодох зүйл нь юу болж үрж байгаа гэхээр Shanks-ыг бид нар бүгд л сайн залуу гэж бодож байсан тийм ээ. Сайн далаан дээр юм шиг гэж бодож байсан. Гэвч Shanks-ийн одоо хийж байгаа үйлдэл болгоно нь муу зүйл рүү дагуулж байгаа юм шиг харагддаг. Тэгээ энийг угаасаа тэр нэг Японд болохоор Shanks угаасаа муу дур гэж үзэж байгаа юм байлээ. Тэгээ ягаад ингэж үзэж байгаа юм гэхээр One Piece дээр бүр ялангуяа маш олон хэсэг дээр сайн гэж бодож исэн хүн эсэгээр муу болж таардаг. Эсгүүд амар гардаг. Одоо амар сайн хүн шиг ингэ дүр эсгцэн. Гэхдээ яг үнэндээ муу хүн байж таардаг юм уу те. Та бүхэн энийг бас олон хэсэг дээр үзэжсэн байх гэж би л бодож байна. Тэр сайн хүний дүр эсгсэн те. Чоны арьс нөмөрсөн хонь гэдэг юм уу те. Биш хоньны арьс нөмөрсөн чон. Тэр энэ бол One Piece дээр маш олон хэсэг дээр энэ гардаг. Анх одоо Усопын тэр нэг хэсэг дээр ч гэдэм үү те. Усопын тэр Жая гэдэг ахваг нь хамгаалдаг байсан нөхөр их амар сайн хүн шиг зүгээр нэг үүшлэг шиг байсан чинь яг үнэндээ тэр гэр бүлийн эд хөрөнгийг хүсэж исэн тийм муу гар байсан ч гэдэм үү те. Тэгээ энэ мэтчлэн One Piece дээр яг сайн гэж бодсон зүйл муу руу ороо өвчдөг тал байд. Тэгэхээр энэ бол бас нэг зүйл шүү заяа. Бас нэг зүйл энийг түр ингээ орхич. Бас нэг зүйл. Тэгэхээр тэрний дараагийн нэг зүйл нь юу болж хувирж байгаа гэхээр за тэгвэл эндээс хэдүүлээ ямар ч Shanks бол ихэр юм байна гэдгийг баг олоо мэдчихлээ. Тэгэд Shanks Roger дээр өсөхдөөд харин Shanks-ийн дүү нь болохоор Pearland Garling өөрөө өсгсөн байгаа. Тэгэхээр өөрөө өсгсөн юм чинь өөрийнхөө адилхан тийм бурхны шилэгдмэл цаашин тийм хөлөгт баатар болох нь тодорхой болчихж байгаа байхгүй юу. Гэхдээ хамгийн гол нь одоо энэ залуу болохоор гачрал дуусч байгаа. Тэр Shanks-ыг муу дүргээ бодчихвол энэ залуу эсэгээр сайн дүр байх боломжтой. Эсрэгээр Luffy-гийн талд орох боломжтой. Дэлхийн засгийн газар Imu-гийн эсрэг бодолтой байх боломжтой. Яг тэгвэл та бүхэн бодъё л да. Kaido-гийн хүүхэд Yamato сайн дүр байсан шүү дээ. Kaido өөрөө муу дүр байсан ч Yamato сайн дүр байсан. Тэгвэл Pearland Garling бол айгүй муу дүр. За муу дүр ч гэсэндээ хүүхдээ муу болох гэж өсгсөн ч хүүхэд нь эсрэгээрээ дэлхийн засгийн газар үзэн яддаг сайн тал байх боломжтой байхгүй. Гэхдээ дараагийн чаптер гараагүй учраас энэ бол зүгээр таамаглал шүү заяа. Энэ бол Мэйжин таамагласан таамаглал биш. Японд дах хүмүүс ингэж үзэж байгаа бөгөөд би энийг нь та бүхэнд орчуулж олж хүргэж байгаа юм шүү заяа. За тэгэхээр энэ дээр хэдүүлээ Shanks-ыг муу дүр байгаад эсрэгээр дүүн сайн дүр гэж бас ярьчлаа. Бас дээрэс нь багийг Rox-ийн хүү байх магадлал айгүй өндөр гэдгийг бас ярьчлаа guys. Тэр манчаа бол энийг бол ингээд өөрийнхөө ерөнхийдөө тооцоолоод тэгээд та бүхэнд хүргэж байгаа шүү заяа. Тэгэхээр дараагийн chapter дээр угаасаа Shanks-ийн дүү тэгээд Luffy-гийн мөргөлдөөн болох нь тодорхой. Гэхдээ энэ яг юу болох нь бол одоохондоо гарааг учраас яг хэлж мэдэхгүй. Гэхдээ ямар ч тач Shanks ихэр болох нь тодорхой боллоо. Дээрээс нь Shanks муу дүр болох нь бараг л батлагдчихж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр One Piece-ийг авцгаая гэж хэлдэг. Тэгээд дээрээс нь Luffy-д ямар харилцаатай байлаа те. Luffy-гийн дор ажилтдаг нөхрийг бас Shanks жоохон юу яаж хөдөлсөн шүү дээ те. Ингээд дээрээс нь Shanks анхнаасаа Luffy тэр малгайг өгөөд чи одоо ирээдүйд ийм тийм гэхээс илүү тэр болохоор Luffy Gomu гэж жимсийг идсэн. Gomu гэдэг жимсийг Shanks угаасаа анхнаасаа Nika гэдээ бүр тэр домогт чөтгөрийн жимс болохыг мэдчихвэсэн. Тийм учраас Luffy-г албаар жимсний хүчит байсан учраас амьд үлдээсэн бас байх боломжтой. За энэ жах. Энэ бол зөвхөн миний 100% таамаг шүү заа. Энэ бол бас миний таамаг. Тэгэхээр ийм зүйлүүд One Piece дээр болж байгаа guys. Айгуу сонирхолтой. Одоо бүх зүйл ингээд жоохон голдрол руугаа ингээд одоо яг юу хэлэх гээд байгаа ч юм уу те. Орж эхэлж байна. Тэгээ дээрэс нь Shanks-ыг муу байж болох гэсэн бас нэг нотлого гэх юм бол One Piece дээр гардаг ихэнх нэг гартай дөрүүд дандаа муу дөрүүд байдаг. Жишээ нь Crocodile байна. Дээрээс нь сүхэн гарт Morgan, Prospero гэдэг Big Mom-ийн хүүхэд байна. Тэгэд Eustace Captain Kidd. Captain Kidd явуулдаг юм бол угаасаа Shaggy хүртэл анх нүгд гасж яхад нэрдэг шүү дээ. Бид нар ч жоон дургу муу зүйл хийдэг гэд. Kidd-ийн хувьд бол зүгээр л хүн алдаг. Ямар ч тийм сайн зүйл бол хийх дургу. Уг нь бол далаа живчний хувьд бол гайгүй. Гэхдээ сайн дүр бол биш. Тэгээ энэ мэдээр харах юм бол ганц гартаа дөрөв дандаа муу дөрүүд байдаг байхгүй. Тэгэхээр Shanks ч бас муу дүр хамгийн Luffy-ийн баг бид нар Blackbeard-ийг Luffy-ийн эсрэг талын хамгийн дүр гэж бодож байгаа ч яг үүндээ Shanks байх магадлал айгүй өндөр. Хамгийн гол дайс нь баг Shanks болох магадлал ч бас айгүй өндөр байгаа. Тэгэхээр энэ бол гарааг үдүүл учраас тим юм гэж бол баттай бол биш. Гэхдээ таамгаар бол айгүй зүв байгаа. Энийг угаасаа Японочууд
Японд байгаа. Япон хүмүүс өөрсдөө таамаглаж байгаа шүү гэж. Дөөр нэг одоо Европт байдаг ютуберч байд юм уу, эсвэл Америкт байдаг ютуберч байд юм уу те. Тиймэрхүү хүмүүс биш. Японд байдаг ютубер одоогийн яг хажууханд байдаг хүмүүс нь таамаглаж байгаа гэсэн. За тэгэхээр энэ бичлэгийг та бүхэнд Shanks бол ямар зэхрийг тодорхойлголоо. Shanks бас муу дүр юм байна гэдэг нь бас энэ өнцгөөс бас тодорхой болж байгаа шүү гэн. Тэгээ One Piece-ийн дараагийн аюул юу болохыг та бүхэнд бас хүсвэл ахаад хүргэж болно шүү guys. За дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай.